За guys, юу яцгаана? Энэхүү бичлэгээр өөр ертөнцид дахин дуудуу анимег ярьж өгөхөөр бэлэн болсон байна. Өмнөх партуудыг үзсэн бол үзээгүй хэсгээсээ гүйлгээгээд үзээрэй. Энэхүү бичлэгтээ Mythical Media минь хамтран ажиллаж байна. Энэ таргадаг channel би зарим нэг аним тайлбаруудыг оруулж байгаа. Одоогоор нэлээд гоё сонирхолтой анимийн цуврал явж байгаа болохоор ороо subscribe дараарай. Description хэсэг дээр энэхүү channel-ийн холбоосыг үлдээн. За энэхүү бичлэг рүүгээ орцгоё. Аниме нэлгээ сургуулийн сурагчдын зургалаар эхлэх бөгөөд энэ тарагдах залуу бол манай анимын голдор Сэцүү. Харин хажууднах энэ охин бол багийнхан найз нь гэж байгаа. Нилийн л дотн бололтой хуучнаа яриад. Тэгингээ цонхроор нь тэр эрсдэлд одоо юу болж байгаа гэж бодлохтой зэрэгцэн. Ангийнхныхын дунд амар том тойрог гаргаснаа өөр газар шилжүүлчихдээ. Тэгэл босоо хассан чинь тал газар дунд байна. Өөдсөн бүр хоёулсан нэг том юм бүлэмж үтэн хурж ичихдээ. Нөгөө сурагч нь шууд харангуйтаа цухтагаал. Мань хүн хэсэг харж гайхан зогсож исэн чинь нөгөө эмхтэй найз нь шууд аваад явах гэтэл мань хүн нэг хуруугаа хөдөлгөөл нөгөөдөг чи хийсгэл нь явуулчдیں۔ Дараа энэ газараас хурдын явъя гэж хөдлөлцөж гүгээл. Тэгсэн урдаас нь баахан цэргүүд ирж байна. Мань хүмүүсийг өнгөрснөө чөтгөрүүдийг устгах гэжсэн дайрж идیں۔ Мань хүн гайхаал дайн дууссан мэт гэж бодож идэг. Тэр хоёулсан үлэмжүүднээс нь хараал илэрч ийн гэдэг. Мань хүн ямар хуучны мэдрэмж вэ гээл. Тэгсэн өдөөс морин ч гэсэн цэхэр өстэй хүн та нар энд юу хийж байгаа бүгдээр ухар гээл. Тэг шарвал үстэй энэ хоёр шууд дайрч очингуудаа хэд хэдэн мангасуудын дорогхон дуусгачдیں۔ Тэг Google явсан чинь тэгэд нэг ордон дээр ирдیں۔ Хааны ордон болтой өөр ертөнцөөс ирсэн баатрууд гээл. Нөгөө сурагч нь юуных нь бид нар баатар байх вэ гээл. 5 жилийн өмнө ч гэсэн энэ ертөнцөд өөр ертөнцөөс ирсэн баатар ирээд энэ дайныг зогсоож ийсэн гинэ. Тэгсэн яа ч юм буцаад дайнтад эхэлчихсэн. Тэгээд мань сурагчдыг гуугаад байгаа байхгүй юу? Юу ч өнөөдөртөө амар гээд тус нь өрөөнд нь оруулж өгдөг. Энэ болохоор нөгөө охин дээрээс би чам хамгаална гэл. Энэхүү бичлэгтээ хамтран ажиллагч Мил спортын компани. Та сэтгэл хэлсэгт үлдээсэн холбоосоор ороод бүртгүүлээд икемгэх урамшууллын кодыг ашиглаад анхны зэнгэлтээр 100% урамшууллыг авах боломжтой шүү. Энэ мэдээж зөвхөн насны хүрэгчд зориулсан тул эрсдлээ тооцоолж хариуцлагатай ашиглана гэдэгт итгэж байна. Бичлэгээ үргэлжлүүлээд үзүүц. Хөвгүүдний элдний бэлтгэл хийж байгаа бол октод нь шидний бэлтгэл хийж идэг. Нөгөө багийнхан найзыг харангуйтаа IBS-тэй шидтэй юм байна гэл. Мань хүн болохоор бэлтгэлээ тасчихсан л явж байгаа. Эндээс анхны өдрөө бэлтгэлээ тастаал. Ямар тайван явж явахын хүнгүй ах гэсэн нөгөө сэнхэр өстэй охин чинь зогсож идэг. Мань хүн их цан гаргаал. Наа зам чинь 5 жилийн өмнө байсан баатрыг санагдуулчлаа гэл. Чамаа сургууль шумруу шүү гэхэд мань хүн хүрээд ир гэж байгаа л. Болтонгуудаа бүсэн дээр дарваатлан цогчдیں۔ Одоо намайг тань өвөө гэл. Энэ цөөлч нэгснээ Сэцүү сан гэл шууд өвдөг сөхрөө. 5 жилийн өмнө дайныг зогсоосон баатар чинь мань хүн болж таарж байгаа. Тэсний нөгөө охин чинь сандал мандал нь болж өгөл. Дээд цэргүүдийн нөгөө шар устын нэрснээ юу болоод байгаа гэсэн чинь энэ Сэцүү сан буцаад хүрээд ирлээ гэл. Тэгээд нэг ордынхаа шидэн дээр орж ийнэ. Хаалганы цаанаас шууд шидийн хүчний мэдрэмгүйтэй Сэцүү сан гэдгийг мэдчихэж байгаа. 5 жилийн өмнө дайн зогссон гэсэн штэ. Тэг яа ч юм чөтгөрүүд дайраад байгаа гинэ. Гэтэ тэр чөтгөрүүд биш хараалаар бүтээгдсэн ямар нэгэн хүн өдөртчихэж магадгүй гэж идэг. Тэр үед болохоор нэг том дайсантай тулж ийсэн байна л да. Тэр дайныг эхлүүлсэн хүнтэй. Нэгээс нэг халц тулцж байгаад яа ч юм хоёулаа дэлбрээд хоёулаа алга болсон гэдэг. Тэгэл мань хүн өмнөх ертөнцид ирсэн гэдэг. Нөгөөдөн ч тэр Сэцүү сан байгаа юм чинь тэр ч гэсэн амьд байж магадгүй гэж ярьж идэг. Тэр цэргүүд нь болохоор хараалаар бүтээгдсэн хэн нэгэн өдөртж байгаа зэвсэг гэж л бодож байгаа. Харин мань хүн энэ ертөнцөөр зугаалж үзэх юмсан гэж бодож байсан шүү гэл. Харин ордон дотор хаан хатан нь дээд албан тушаалтай цэргүүдтэйгээ хурал хийждэг. Чөтгөрөөдтэй дайнт нь гинэ. Нөгөө нэг хараалаар босгосон зүйлийг чөтгөрөөд дайрсан л гэж бодож байгаа. Харин мань хүний багийн найз болох сахилгын шидээ хийгээ үйждэг. Мань хүн очиод мундаг bay шүү гэл. Сэцүүд жоохон талтаал байгаад юм шиг үлээ. Биелүүх бэлдээ шид сурчаад чамаг хамгаалнаач гэж. Тэгээд орой болов. Сэцүү болохоор нөгөө гуравтай ингэж хэлдэг. Би дахиад энэ дайныг зогсоё гэдэг. Тэгэхэд ганцаараа аимд гарна гэд бэлтгэлээ базаах удаагийн явдаг. Ордны доод хонгил руу дөрвөлөө орохор болдیں۔ Нөгөө шидэн чинь дөрвөлөг үл үзэгч болоод орж байгаа. Цэгэрээс хараалгын саатуулах гэсэн чинь зодож унгаагаад хайрцаг дотор хийгээд цааш явждаг. Мань хүний авах гэж орж исэн зүйл нь энэ том сэлэм юм бэ. Хууч ашиглаж исэн л зэвсэг нолтой. Хайрцаг дотор нөгөө харуулгын байгааг мэдэнгүүтээ баахан үеийн болов. За тэгээд мань хүн ганцаараа явахар болж байгаа. Тэгэл явчихсан чинь багийнхан найз нь хурж ирснээ. Чамтаа зүг юмараа нэг.
Би нэрцэд 2 дахь удаага дуудагдсан гэж хэлж байгаа. Тэгээ явахаас өмнө салхины шид болон галахай шидийг хослуулж ашиглаад үсийн цасаад өчтдөг. За тэгээд ганцаараа мань хүн аяндаа гарч байгаа. 2 дугаар анги маань эхлэхэд нэг охины зураглалаар эхэлж байна. Тэр охин нэг өвөтэй. Өвн нь одоо л дархан юм шиг гэдэг. Нэг хурчээд нь барагч авъя гэдэг байгаа юм билээ. Харин өвөө нь болохоор ерөөсөө зарахгүй марахгүй гэл. Тэснээ гаргаж ирсэн мөнгөний харангуутаа шууд зарчдээ. Охин ч тэр зарж болж байгаа юм гэл. Гэхдээ өвөд нь бол мөнгөн чухал юм шиг л байдаг. Гэхдээ төдөлгүй өвөө нас орчихжээ. Өвгөө нас орсноос хэдэн сарын дараа өвгөө хамгийн сүүлчийн захиасыг биелүүлэхээр явж идэг. Харахуй шин ганцаараа ой дунд морин тэрэг унчихсан явж идэг. Гинтхэн морин тэрэг рүү нэг зүйл дайрчиг болтой. Морин ёо гэж харсч өөдөөс нь аврах том чон хүрээдэрдээ. Морин тэрэгтээ шууд хөмрүүлээ ачдаг. Манай хүн болохоор нөгөө захиасаа хараад ашгуудаа зүгөөрэй гэл. Тэгэл эргээд харахад нөгөө том чон чинь бэждэг. Би ясахгүй ямч хамтахгүй гээл үйжсэн чинь яг ардаас мань хүн ирж таардаг. Ойдун ганцаараа юу хийж явж байгаа охин бэ гэл. Мань хүн туслахад гараа тосоход өөс нөгөө барааг нь худалдаж авч исэн хүнтэй адилхан харагддаг. Мань хүн босгож өгчөнгүүтэй цаашаа явах гэтэл нөгөө охин чинь миний бие хамгаалагчаар хэсэг явчаач тэхүү гэл. Нөгөө охин чинь мөнгө өгөөгээд мань хүн ч дуртай зураг зааж цуг явчдаг гэл. Тэгэд үлдсэн нэг мориндоо хүлэглээд хоёлаа цуг явж байгаа. Тэгж явсаар нэг хотод ирсэн болтой. Мань хүнч тэр өмнө энэ хотод ирж байсан. Гэхдээ 5 жилийн өмнө ирэхэд ийм байгаагүй гинэ. Дайн зогсноос хойш хотолтой арилжаа нэмэгдсэн гэдэг. Нөгөө охин чинь хөлөг онгоцудаас чөтгөрийн нутг руу явах хөлөг онгоц цаагаал. Бараагаа чөтгөрийн нутг руу хөргөж өгөх юм гинэ. Чөтгөр хүн хоёрын хооронд дайн зарлчаад хот чинь ямар нь тэгээл чөтгөрийн нутг руу явах үтэй. Телевиз чинь 3 цэрэг болтой. Мань охиныг зогсоосноо өнөвлөгийн чинь харъя мараа гээл. Дараа нь бараагч нь харъя гэтэл мань охин юусоо үзүүлэхгүйгээд нөгөөд нь бүр өвчээр үзэх гэтэл мань хүн шууд гарын аваа зогсоочдөг. Нөгөөд нь ч тэр гэлдэн дээрээ гараа тавил. Чатын мал зэвсгээ суглалтаа гэл. Эцсийн харуулын цэргүүд хүний тоогчлыг үздэг байсан гэж шидэг. Тэгээ яг үзэлцэх нь гэтэл иргэд харуулаа дахиад өмнө тархина гэдгийг сонсоод болчдөг. Нөгөөгч мань хүнд баярлалаа гэл. Тэгээ талархстай илэрхийлж нэг хоол авч өгдөг. Мань хүн өдрийн цагаар харуулууд хүний юмд хүрэх нь хуйлтан заагаагүй дгний. Хаанаас олсон байвал нөгөө шар үстэй найз нь тийм мэдлэгтэй байсан мэлий. Нөгөө ч одоо яаж чөтгөрийн нутг руу явна гэл. Мань хүн болохоор жоохон амс хийгээд амраад ав гэл. Буудал түрээслэгтэл хуваач төлөн шүүгээд нэг буудалд ордог. Нөгөө ч болохоор нөгөө эзүүлсэл янзж байгаа болтой. Харин дараа нь мань хүн усанд орчоо гарч ирдэг. Нөгөө ч болохоор би ч усанд орлоо гэчээд мань хүн харуулахгүй хамгаалагдсан бараагаа харуулдаг. Энэ л өвөгийг минь хамгийн сүүлчийн удаа авч даалгаж үлдсэн ажилгээд өнгөрөхийнхөө өмнөх оройн ач хүнтэй хилээд энэхүү ажлыг даатгаж үлдээсэн гэдэг. Тийм л болохоор ингэж их хамгаалаад байгаа гэж хэлж болно. Тэг жилгэнтэй сүүцэд болохоор намайг усанд ороод гарч хүртэл нэг харж байгаа ч өгдөг. Энэ хүнч тэр эн чинь гээл. Энэ яг өндөө өөрөх нь биш. Нэг улаан өстэй охин гарч ирж байдаг. Улаан өстэй охин хинбэ гэвэл за тэгээд анима үргэлжлүүлээ үзэж явахдаа мэдээд авчих бах. За тэгээд нөгөө чинь нам унтчихна. Мань хоёрыг ч 50 тулчгүй гай газарт орос гэж 3 харуулууд чинь мань хоёрыг сургалаа төрөөд ирнэ. Шууд мань хоёрын байрлаж байгаа хотел руу ороод мань хүнч тэр ийм дээрээ тулсан уу гэл. Тэгээ юмнуудаа шууд цохоор өсрээд буучдаг. Нөгөөд чинь өхрүүлж хайж цутаагаал. Тэгэл гүүгээ цухтаагаад ирсэн чинь мухар цам дээр ирчтий. Нөгөө өвчин та хоёр цухтаах газаргүй боллоо гэл. Мань хүнч тэр өдөл чаддсан бол нааш өрөөд ирлээ гэл. Тэгснээ нөгөө охины чинь барьж авангуудаа шууд хавцалд аваад үсэрчтий. Тэгсэн далаагаас нь амар том луу гараад ирнэ. Нөгөө луун дээр чинь гарч сунгуудаа цааш явцдаг. Тэгээ Лилия гэх нэрээр дуудаж явах ба чөтгөрийн нутг руу хөрвүүлж байгаа. Нөгөө гурван цэрэг чинь зүүд байхаа гэл. Нөгөө охин ч болохоор нэрийн сонсгоодаа энэ нөгөө домогт далаан борхно гэл. За тэгж явсаар чөтгөрийн нутагт төсрөх дээр хурж ирнэ. 3 дугаар анги мэдлэхэд нөгөө далаан борхон чинь нэг 8-лжтай зодтолцчихийдэг. Мань хүн тэр хоёрыг хараад их өвчөн дэмжих чинь хэлж байгаа болтой. Баруун зүүн шулуун өнгөс чинь нөгөөх нь хар будаг мод болол. Тэгээд арайч нэгэн зурлаж байгаа дунаасан болтой. Сая туслаараа гэхэд яагаад туслаагүй гээл мань хүнээс хэлээл. Тэгээд нөгөө 8-лжаа цагирган шарсан 8-лж гээд хийгээд өчтдөг. Мань хүний хийж чаддаг ганц хоол нь л болтой.
Одоо шинээр гарч иж байгаа дүр болохоор далайн бурхан гээл дууд авчидаг. Далайн бурхан болохоор түүхээрээ илүү амттай мавттай гэл. Мань охины нөгөө нэг бараагаа хөргөж өгөх газар штэ. Авиж өгөх нь болохоор өччөж чөтгөрийн хаан байж таардаг. Тэгэд байжсэн чинь өөдөөс нь чөтгөрийн хүүхдүүд хүрээд ирдэг. Хүчснээ мань хүний хийснийг идж үзчихэд ямар гоё юмтай бай гэж гүйлдэж мүлдээл. Тэгэд хамгийн ойр байх тосгон руу нөгөө нэг наймалж аваад очдог. Тэгтэл нөгөө иргэд нь болохоор өсөглөнд унтсан. Нөгөө том наймалжс болоо заагсч баригдахгүй хэцүү байх тэр наймалж яах вэ гэж байжсэн чинь нөгөө наймалж чинь авчираад алдсан байж ивлэхгүй яах вэ? Тэгэл борцаа гайл найр унт хийгээл. Нөгөө далайн бурханы чинь дээр зарлчихсан баг хаан маантан гэдэг маш. Японы нөгөө алдартай болол суши идрийг чинь авчирч өгөөл. Мань зоолоо болон нөгөө охин чинь арвалжин цагиргаал хийж идэг. Тэгэл гэрэл мэрэл асаага найрлаа явж хахад нэг харвал болтой. Тосгон руу дайрсан байныг шууд яваад очдөг. Нөгөө жоохон чинь баг согтцсон юм уу яатсан. Тэгснэ мань далайн бурхныг жоохон ярилцсан мэрилцээ гэж хажуудаас суулгаал. Эхний асуулт нь мань Сэцүүтэй яаж танилцсан л гэж асууж байгаа. 5 жилийн өмнө зөвшөөрлөхөө далаа гатлах гэж байсан Сэцүүтэй таараад тэгээд зодуулаад тэгэл нэг тал болсон гэдэг. Тэгээд дайныг зогсохоор цуг явсан гэдэг. Тэр яриаг нь сонсонготой л мань Сэцүү нөгөө Баатар гэдгийг мэдчих авч байгаа байхгүй юу? Тэгэл нөгөө охин чинь гайхал чөтгөрийн хаан болон далайн бурхантай танилцахаар аргагүй юм байна гэж авч байгаа. Тэснэ тийм хүн миний бие хамгаалагч хийж байсан юм гээл. Дараа нь Сэцүүтэй салахдаа 5 жилийн өмнө далайг амар тайван болно гэж үлдсэн гэдэг. Тэснэ 5 жилийн дараа гинт гарч ирснээ унаа болгож ашигласан гээл. Нөгөө харуулч ирээл юу асан зүгээр үгүй явж чинь өөдөөс нь хэдэн хүүхдүүд цагир гэдэггүй гэл. Буруугаар ойлгоод хурж ирсэн байдаг. За тэгээд эцэст нь нөгөө найран дуусаад далайн бурхчин голоос загас барьж идээл. Тэгэд үе жахт нь араас нь нөгөө харуул болон Сэцүү үрж ирдэг. Энэ харуулсан ч гэсэн мань Сэцүүтэй танил юм байлээ. Итгэмээргүй шитгүүж бас арваалжин цагирэг гээл Сэцүү ээжээ гэл. Гинт номхон зогсноо тооёроос нэг өмгөөх гэсэн гээд чөтгөрийн хааныг аварч өгөөч гэж гуйдаг. Тэр чөтгөрийн хаан нэг хүнтэй гэрлэж байгаа гинэ. Яг үндэ гэрлэлт биш, хараалаар өөрийг нь эзэмдэж байгаа гэсэн үг. Маш их хараалтай үзүүн зүйлтийг бүгжнийх хооронд бэлгэлсэн гэж байгаа. Яг өөрхөн бүгжинд болохоор мань хэдэд явж байгаа штэ. Дайныг хамгийн түрүүд ихлүүлсэн хүмүүс гэж байгаа. Анх мань хүнийг энд ирэхэд хараалаар өдөртүүлсэн том цэргүүд байсан штэ. Тэрийг чөтгөрлөө ихэлж дайрсан гэдэг. Бүр хүмүүсийн хаан тулсын тугийг барьж агаад дайрсан гэж байгаа. Тэр гэрлэхэд байгаа хүн болохоор худалдааны номер 1 хүн гинэ. Тийм болохоор нэг хүчтэй биш, зүгээр бизнесмен гар байдаг. За тэгэл нөгөө хоёр чинь гүүгээд чөтгөрийн хааныг аврахаар явна да. Тэгээ гүүгээ явж гисэн замд нь чоннууд таараал. Өмнө тулдаж байсан дурсамжийн сэргээл. Явахаас өмнө ордонд өөрийг нь хамгаалсан хитэн хамгаалагчдтай болон замд нь мансуу таарна гэж хэлсэн байдаг. Тэгэл мань хоёр очиход чинь учрыг олчихсан байна гэж хэлчихэд явдаг. Мань Сэцүү болохоор гол хүч нь болохоор замдаа таарсан мансууд нөх маанагаа үрээд явах хэрэггүй. Тийм болохоор нөгөө далайн бурхан ч л бүгдийг нь алаад явж байгаа. Тэнд очоо яах чинь тэр худалдаач болон гэрэлтийн шууд сүйтгэн. Хүмүүс болохоор чөтгөрөөд төрүүлж дайрсан, чөтгөрөөд болохоор хүмүүс төрүүлж дайрсан гэж хэлж байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ дайн болохоор өмнөх шигээ тийм шалтгаантай биш, харин нэг хүний явуулга гэж хэлж байгаа. Гэхдээ энэ дайны ард хэн явуулж байгааг мэдэхгүй. Арай хэлэхэд эрт байна гэснээ Тэранд ямарчсан тэр хүнийг мэдж явах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэл тулдаад гүгээ явж их замдаа хуучин дурсан ч яваад. За тэгж явсаар нөгөө чөтгөрийн хаан тусад нь ирнэ. 4-р ангимын хэлэхэд чөтгөрийн хааны талаар яг гарч идэг. 5 жилийн өмнөх нь харагдах ба хүмүүстэй дайндж байсан үе харагдана. Тэр үе Сэцүүтэй тулдаж ялагдаж Сэцүү түүнд чамд хараа өнгө зохино гэд хар бөгж өгсөн байдаг. Дайндах хэрэггүй гэл. За тэгээд энэ явдлаас хойш 5 жилийн дараа мань хүнийг алга болсон гэх мэдээг гардаг. Түүнийг алга болсон ч бай би түүнд амлсан амлалтаа биелүүлнэ гэд. Амлалт нь болохоор их 51 гэрээ. Ерөөсөө дайн хийхгүй л гэсэн үг. Дайн зогсож хүн судалтай эрэлтэнд орсон байдаг. Тэгээд захаар хэсэж явж байхдаа нөгөө хар үзүүнээ зүйлтэй цуулаад эвдэлчдэг. Туслагынч тэр хамгийн шилдэг дархан давж хөргөж өгөөгээд. Тэр дархан болохоор манай нөгөө жижиг охиныг өгөөнө. За тэгж явсаар хүмүүсээс нэгэн дайралт ирдэг. Яг үндэ бол хүмүүсээс биш л юм байгаа. Тэгээд хоол хүн сомстоод байж хад чөтгөрийн хаан дээр нэг хүн ирдэг нь нөгөө Тэрэн боёо номер 1 худалдаач гэдэг. Мэдээж хамгийн баян хүн гэж хэлж болно. Тэр болохоор өөрт байх эд хөрөнгөөрөө энэ дайныг зогсоож чадна гэж хэлж байгаа. Тэгэхээр мань чөтгөрийн хаанаас үсэж байгаа хүсэл нь болохоор надтай гэрэл гэдэг. Мэдээж энийг бол ихэндээ өөр хэдээр боочлох гэрэмэр юу гэл. Гэхдээ түүнд нэг зүйл харуулдаг нь нэлээд ховор ид зүйл болтой. Тэгэл жоохон бодож үзэхэр болдог. Ад эрэгтийнхэн төлөө түүнтэй гэрлэх үгүй.
Чөтгөрийн хаан болохоор ерөөсөө дайраагүй ирсэн юмнуудын зүгээр хамгаалал байгаад байгаа. Сэцүүд амлсан их тайвны гэрээгээл санаад байгаа хгүй юу. Тийм болохоор хотон тэр чигээрээ өлсөглөнд автчихсан. Тэгэл бодсны эцэст гэрлэхээр болж байгаа. Нөгөө Ноёмног Баян гэдэг хүн чинь нэг хүнтэй ярьсан сууж байна. Та нарын зорилго бол тэр Чөтгөрийн хааныг өөр юм болох үстэй гэл. Харин минийх болохоор Чөтгөрийн хааны тэр гоо зөкслөнгөө өөр юм болох гэж ярьж байгаа. Энэ хүнтэй нэг хамтарч л явж байгаа юм шиг үлээ. За тэгээд хорин болох өдөр нэрвээ. Чөтгөрүүд болохоор бүгдээрээ л энэ хоримыг эсэргүүцэж байгаа. Дургуйч гэсэн дуугаа суугаал. Тэгэл хаалганы цаанаас хормын даашинзтай Чөтгөрийн хаан нүрээ гараад ирэндээ. Тэгэхдээ бас нөгөө Тэран чинь нөгөө хүмүүс рүүгээ хараад би ингээд Чөтгөрийн хаантай гэрлээд би Чөтгөрийн хаан болж байгаа гэл. Би төрөнгөөр дутаахгүй хөгжүүлж цэнгүүл мэнгүүл ингээл баах юм ярьж байгаа. Чөтгөрийн хаан болохоор дургуйч гэсэн тэр хүзүүний зүйлтийн зүүх гээд гитгтэл гинт цонх цөмлөд орж ирдэг нь минь гарууд. Шууд хурж ирснээ одоо зүгээр гэл гараас унгаал. Нөгөө худалдаа чи идрий ч мөр айл гэж майлгал. Ардаас нь нөгөө жижигхэн охин болон манд туслах ирж байна. Нөгөө туслагч айгаал одоо та нар намайг хамгаалах цаг нь магна гээл хамгаалагчдаа дайралтал манд далаан бурхан бүгдийг хятад хаждаг. Тэгсэн тэрэн дунд байгаа нэг нь өөр болтой. Сүудрээрээ дайраа далаан бурханы хөлийн гацаачдаг. Хөдөлж чадахгүй байх дайрлаа баларлаа гэд үйж идэл мань хүн дайралтын няцаагаад гинт ард нь гарч ирээ зөхиод унагчдаг. Гиндүүлээл дахиад шидэрээ дайрсаж мань хүнд юу ч болдгүй. Тэгэл нам зөхөөл. Чадах юм чи өрдөөл энэ байсан юм гэл мань хөөдөл. Тэгсэн нөгөө юм чин босстой хэлэх хэрэгтэйгээ цухтаачдیں۔ Тэгэл ардаас нь харж ирсэн чинь нөгөө Чөтгөрийн хаан чинь би чамайг амар их сансан мансан гэл. Нөгөө нөмөрхтөө хүмүүс дээр яваад ирсэн чинь хараалаар бүтээгдсэн хүмүүс эдэг. Тэр ховор идгээд байгаа юм ч гэсэн хараалаар бүтээгдсэн. Араас нь нөгөө жижиг охин ч ирээл. Энийг та өгсөн дээр явах гэж сэцүүд өгчдөг. Тэгэд ийхүү хоёр дахь удаага нөгөө хар зүйлтэй өгдөг. За тэгээд энтхийн ажлыг зохицуулсан юм чинь мань хүмүүс явахаар болдог. Гэхдээ тэр хараалаар бүтээгдсэн хүмүүс нь нэг хүн өдөртөж байсан буюу тэр нь тоомог гэж хэлдэг. Өмнө тулдж байсан хамгийн том дайсан гэсэн үг. Бүх зүйл дуснах дараа ирнэгээ явдаг. 5 дугаар анги маань л Сэцүү болон багийнхан найзхан зурглаар эхэлдэг. Хэдийн найз нь цуг тоглохыг гараа сунгасан ч тоглохгүй гээл. Анхандаа найзгүй ямар амар хөөхтэй гэж боддог байсан гэдэг. Гэхдээ нэгэнт хөрш усан хойно бибидээ туслаад нэг нь сайн найзууд олчихсан байдаг. Удахгүй дунд сургуулаад төгсөж байгаа болтой. Мэдээж анхлах сургуульд орж байгаа болохоор өөр сургуульд явах гэдэг байгаа байхгүй юу? Эмэгтэй найз нь болохоор өөртөө нэг сургууль явах гад тэгээд шалгалтанд бэлдэнэ гэхэд мань хүн болохоор өөртөө таарах сургуульд яваа гэж хэлдэг. Тэгсэн ч гэсэн нөгөөх нь шалгалтандаа бэлдээ шалгалтаа өгөөд шалгалтанд нэг сайн өндөө авч чадсангүй. Тэгээ шалгалтандаа унчаад гутраа явж хахад нь өөдөөс нь хідэн зөөл бие юмнууд хурж ирээл хоргоогоол. Яасан шалгалт чинь муу гарцсан байна уу? Бидэнтэй тэгж явахаар зугаацсан юм уу магацсан юм уу гэл. Тэгсэн араас нь гин Сэцүү үрж ирдэг. Наа үчин шалгалтанд бэлдээ зогоо юм шүү гэл. Тэснэ нөгөөд нь залуутай байсан юм уу цаг хүрчлээ гэл яваад өгдөг. Тэгээл явсны дараа нөгөө эмгтэй найз нь хэлж байгаа юм л та. Би чамтай нэг сургуульд явмаар байна гэл. Сэцүү болохоор хичээлдээ өөрөө сайн юм байлээ. Рэн охин болохоор өөрт нь адилхан сургуульд явахын тулд шалгалтанд бэлдэж байгаа тэр. Тэгээл Сэцүү за би чиний шалгалтанд туслая гэдэг. Тэгэл өнөөс хойш нэг ахлах сургуульд явж исэн байлээ. За одоо үед өөрөөсөө хүмүүс бэлтгэл хийж байгаа. Хүмүүс галын шид явуулахад өчүүх юм байхад харин мань охиныг тэр байгийн бүр шитааждаг. Бусдаас хамгийн түрүүнд сайжирч байгаа Сэцүүгийн эмэгтэй найз нь л байдаг. Тэгээ явсны дараа нөгөө хоёр чинь араас нөгөө найз нь очдог. Очсноо тойр намайг тусгаалan бэлдээч гээл. Би хурдан хүчтэй болоод Сэцүүтэй цуг баймаар байна гэдэг. Нөгөө хоёр нь ч гэсэн Сэцүүтэй цуг баймаар байгаач. Чамд ижлэгээ Сэцүүтэй ойр барих нь хамгийн аюултай гэж хэлдэг. Ядчил бие хамгаалаа сурчих хэрэгтэй л гэж байгаа. Дараа нөгөө хоёр чинь дээвэр дээр гарнаа. Хүчээ сурж тултаж л үзэж байгаа болтой. Мэдээчхийн алхан даваа ойлгомжтой штэ. Тэгсэн ч мань охин ч овоо тэмцэх үзэж байна. Мөсөө явуулсан ч галаараа хайлуулаад. Илтээ далаасан ч таягаараа зогсоож мөсөөгөөл нилийн тэмцэх үзнэ. Чамд жилгээ чи ер нь бол бусдаасаа хамгийн түрүү сайжирч байгаа нь. Өөр ертөнцөөс ирсэн хүмүүс бүгдээрээ л ер нь сайжирч байгаа гэж хэлдэг. Ялангуяа чи бусдаас хамгийн сайн байгаа л гэл. Гэхдээ чам нэг зүйл дутж байгаа гэд нэг хонгол руу дагуулж явдаг. Тэр хонголд нь нэг мангас байдаг гинэ. Матраа гэхэд матранаас нэлийн том бийтэй. Жохо эргэлзэж чагаад галаараа дайрч хатагаад болцсноо гэсэн чинь нөгөөд нь яг ачих үйдэг. Улам дайраа саргуураа мань охиныг самартаа хичнаа нэг. Тэгс чинь дахиад галаараа шатаагаад нөгөөд нь хэсэг унснаа буцаж ирээл.
За тэгэл нөгөө цэвэр өстэй хүн чинь чамд юу дутаад байгааг нь хэлж өгөндөө. Дайснаа цаашаа харуулах нь чиний дутаад байгаа зүйл гэж байгаа. Тэгэл нүдэн дээр нь нөгөө матрын шууд алчдаг. Бодит тулаан байсан бол чи дайснаа цаашаа харуулахгүй бол чи өөрөө үхнэ гэж хэлдэг. Тэр нөгөө чинь өрөөнд ирчихсэн байна. Шархын имжлэгээр нөгөө ангаагч охин чинь ирчихсэн байдаг. Нөгөө цэвэр өстэйг Элка гэдэг юм байна. Өөртөөс ирсэн хүмүүсийг хүүхдүүд л гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ Сэцүү эмэгтэй найзыг хардаг шиг бусдын ч гэсэн адилхан тэгж хардаг гэж байгаа. Тийм болохоор цэвэр өс өөрсдөө нэрд зэрэгцэх гээд ширүүн загинсан гэж хэлдэг. Цэвэр өс болохоор хизээ ямар дайсантай таарах мэддэггүй болохоор сэтгэлийн хаттай байх хийх заагаад байгаа. Нөгөө эмэгтэй найз нь явж байгаа шар өстэй залуудаа таарчнаа. Тэгвэл нөгөө эмэгтэй найз нь шар өстэйс та яагаад тулдгаар болсон гэхэд миний нүдэндээ хүмүүс шархалж байснаас бусдыг зовоосон дээр гэж хэлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол гэж хэлж байгаа. Сэцүүсэн бол чиний өөрөө юу бодож байгааг чинь л чухалчилж үзнэ гэж хэлдэг. Маргааш нь дахиад бэлтгэл болж байна. Эмэгтэй найз нь гаргаж байгаа шийдэн бүр илүү хүчтэй болсон байдаг. Тэгээ шийдвэрээ гаргасангээ цэвэр өстэйг дагуулад нөгөө мангастай газар чинь очдог. Цэвэр өст болохоор шууд хөнөөх юм байна л гэж бодож байгаа. Тэгэл дайраад ирэх чагт амар том гал гаргаа шууд явуулдаг. Нэг цохилтоор шууд алчиж байгаа мó гэхэд үхээгүй хэдэн минутын саатуулах зорилгоор галсан гэж байгаа. Тэгэд миний шийдвэр болохоор дайснаа төр зөөрийн хөдөлгөөнгөө болох гэж хэлж байгаа. За энэ хүү 5 дугаар ангинд дуусч 6 дугаар ангинд эхлэхэд морин тэргэнд нөгөө далайн борхон болон Сэцүү цуг явж байна. Далайн борхон ч бүр тэргэн дээрээ тухалцсан юм идээ хөвтөл өмнөлгөрөө ертөнцийн хязгаар хүртэл хамт явсан чи яах вэ гэж хэлж исэн. Ингэж хэлснээр мартчихаагүй л нөгөөдх нь юу ч бодохгүй идэл. Өөргөө идчихэд нөгөөдх ч гэсэн идгээл. Тэгэж хатан замд нь хідэн чөтгөр суугч болтой. Тэгэл харсан чи нөгөө ойлон хаа гээд мэн Сэцүүг мэддэг хүн болж таардیں۔ Мэддэг хүн байтлаа шавн байдаг. Цохивж байгаа жижигэн чөтгөр нь болохоор дүүн гинэ. Сэцүү болохоор гахаал чам дүү ийсэн юм уу гээл. Яг төрсөн дүүн биш нэг шалтгаантай болоод цуг амьдарч байгаа гэдэг. Дараа нь шавьяасаа 5 жилийн өмнөх шиг миний ажиллалд туслах уу гээл. Араа тоомруул явж байгаа. Дуртаяа гэж хэлмээр байгаач нэг асуудал ба гэж хэлдэг. Яасан гэхэд манай гэр төвхтэй асуудалд тутагтаад гэж хэлдэг. Тэгсэн дүүн уучлаарай надаас судлаа гээл. Яг яасан гэхлээр нэг тосгон байсан мэн л да. Нилээ олон хүнтэй амар тайван тосгон. Тэгээд тоноглох газар өс чинь аймал буюу дүүгийнхэн гэр тоноглохоор болсон юм байна. Нөгөө төрсөн биш дүүн штэ. Дүүн болохоор энэ тахтаага амьддаг байсан гэж хэлдэг. Гэхдээ луу гарч ирснээс хойш ах нь харагдахаа олчихсон. Алга болчихсон л гэсэн үг. Гэхдээ ах нь ч бас төрсөн ах нь биш байдаг. Ах нь болохоор энэ тосгоны угуулд дүүн болохоор биш. Энэ гэрэн ч гэсэн ахынх нь гэж байгаа. Тэгэл нөгөө ах нь өөр дээрээ аваад цуг амьдэрч исэн гэж хэлж идэг. Харин нөгөө ойлог нь болохоор дайн тулаанаас жоохон альчаагаад байлаа гэл. Энд тэгээ жоохон байхаар болдог. Нөгөө дүүн ч гэсэн дуртаяа гэл. Тэгээсээ цүү нэг юм тодруулчихгүй гэл. Тэгэхээр луу гарч ирсэн гэхээр ах нь луу далуулсан гэсэн үг үү гэтэл. Гэтэ луу далуулсан бол тулалдсан мөр байгаа гэж хэлдэг. Тэгтэл ямар ч уул мөр байхгүй. Зүгээр л байж байгаа алга болсон юм шиг байдаг. Нэг өдөр нь дүүтэйгээ байж байхдаа дүүгээ гэртээ оруулж байгаа гадаа нь ганцаараа өгөөж тавьж байгаа. Луутай л тулалдах байгаа тэр мэдээж орой боллоо. Луун чирч луутай тулалдаал. Ойлгохын чинь бас нэлээд хүчтэй болтой. Лууг чинь шархтуулаад нөгөө луун тэгэл зүгтгад араас нь хөөгд барьж чадлагаа тосгон руугаа буцаад хүрээдэлтэл ямар ч хүн байхгүй байсан. Гэхдээ дүүгээс нөр ямар ч хүн байгаагүй гэж хэлж байгаа. Тэгэл нөгөө шивнэл болохоор Амелийг ахтай нь уулзуулаад амар тайван тосгод нь амьдруулмаар байна гэж. Тэгэл Сэцүү би тусланаа л гэж хэлж идэг. Тэгэл яг яасан бол гээл баахан юм тунгааж үзээл. Нөгөө далайн борхч нь болохоор зомби болоод, блуумон зомби болоод, зомбийн шиднээр өвдөлтүүлээд хүл үзэгдэж болцсон гээл. Эсвэл далайн таг нь ирчүүдийг хөлөгдөж татсан бах гээл баах юм зөхөж ирээл. Тэр Сэцүү болохоор карих мэрхэн зүнсэн юм ярьж мэрэл. Тэгэл явжсэн чинь бороо ороод бүр 70 эвдэрчгсэн үер болж идэг. Тэгэл цааш явж чадахгүй тэрхтээс зогсчихж байгаа. Яг хүмүүс алга болохоор луу ирж байгаа гэсэн штеп. Шилжилтийн шид гэж ярьж идэг. Ер нь л их энерги шаардсан шид гэж байгаа. Тэгээд тэр шидийг ашиглангууд тэгээд луу ирж байгаа гэсэн үг. Гэхдээ шилжилтийн шид ашиглагаад ерөөхдөө бол хэдэн жил болдог гэж байгаа. Тэгээд тэр шидийг ашиглаж байгаа хүнээс нь өөрөөс нь асууж үзэхүү гээл. Тэгэл нөгөө дүүр нь харж байгаа байхгүй юу? 2 жилийн өмнө тосгонд иржсэн гэхээр мэдээж нөгөө амил хэд дүүн хэргийн эзнэ гэж мэн хүн бодож байгаа байхгүй юу? Юу тийм юу гэж үсэн энийг бодвол нөгөө зомби хариг харигч хийлдүүс үнэмшилтэй юм шүү гээл. Мэдээж нөгөөх нь сандраад эхэлчихэж байгаа.
Тэг өмнө ярилцсан зүйлүүдийг тунгаад үзвэл далаа мангас гээд мань далайн бурхныг тэгж хэлж ирсэн шүү дээ. Ингийн чөтгөрөөс юм бол ерөөсөө тэгж анзаарахгүй ингэнэ. Шавны хүртэл анзаараагүй байхад энэ анзаарсан гэж хэлж байгаа. Тэгэл бүхийх зүйлэх нь ард нь дүүн болж таарж байгаа. Тэгэл үд нь ягаанаар эргээл дэлбрээл луу болоод хувирчдаг. Луу уснаа баахан галаар дайраал. Сэц болохоор бүр дээр гараад үсрэнгүүтээ сэлмээ далайн бурхны чадвараар сэлмээ усны шидтэй нь холдог. Тэгэл нэгтгэхэд дайраад эсэггүй ухааны балартуулаад тэгж яхад нөгөө уйлынхаа шавн нь очиод толгойн дундуур нь сэлмээ зоогоод алчдаг. Нөгөө луунч дээр хідэн нунтаг болоод хоцорно. Сэц болон далайн бурхан Аратхан омгийн арал руу явж байна. Нөгөөх нь ингээд өргөчгөн зүгээр үгэтэл манай шав чинь ажиллаа дуусгана гээл. Тэгэл нөгөө арал дээр ирж байгаа. Гэтэ бүх зүйл дуусчих болтой. Нөгөө уйлхаа шавны хуучин гэртээ иртэл тас нөгөө дүүн ороод иртий. Тэгснэ нөгөөх нь та намайг өгсөн гэж утсан уу гээл. Тусганы хүмүүсийг яасан хийсэн гэтэл хүүхэлтэй болгоод амтан болгосон гэждэг. Энэ зүгээр нөгөө мангасууд ч өдөрддөг хүн байлж таардیں۔ Мангас сурагч Молюк. Ката нөгөө хараалаар өдөрдүүлсэн цэргүүд нь байждаг. Аратхан сурагч Молюк энэ нэрийг Том нь надад өгсөн гэж хэлж байгаа. Томо гэж та мэдж байгаа штэ. 5 жилийн өмнө мань сэцүүтэй тулдаад алга болсон. Энэ бүх зүйлийн хамгийн гол толгой л гэж байгаа. За ийхүү тэгээ 6 дугаар анги маань дуусж байна. 7 дугаар анги маань эхлэхэд Аратны тосгон руу дүрсэж шилжиж байна. Тэрэн донд Аратан нэг цэнхрөөстэй хүн байна. Тосгоны түүнд сайхан андаал. Ясмагс чинь нөхнийх нь дүүн болохоро хүнд өвчин тусчихсан тэрийг эдгэх гээл ганцаараа ичээж явж байгаа. Тэр үүдээ нэг юм л олж өгч байгаа. Их чинь тэгээл дүүгээ заавал итгэнэ гээл. Тэрнээс нь баахан шил уучсан байгаа харагдана. За тэгээд дүрс солигдож мань хоёр дээр ирэхэд Аратны арлаас явхаа төлөв онгоц асууж байгаа л харагдана. Хөлөг гаргахгүй гэхэд мань хүн нөгөө далайн морхон лугаа хараал. Гэхдээ мань хүн аргалаа сэлгэсэн чинь маргааш хөлөг гарна гэдгийг сонсоод өнөөдөр эндээ буудлаад маргааш их оруулж байгаа. Мань хүн нэг хүнд олцоо авчиж өгөөл дүүгийнхээ имийг авч байгаа. Энэ хүн болохоор буудлын эзэн. Мань өхний авчиж өгсөн зүйлүүдийг гин болгоол өгдөг болж тааж байгаа. Энэ удаагийн даалгавар нь болохоор алтгийн даалгавар үйдэг. Алх хүн болохоор мань сэц болон далайн бурхан хоёрыг насаараа идээд барахааргүй их мөнгө өгнө л гэж байгаа. Араас мань хоёр орж ихэд нөгөө хүн чинь нэг харж яваал явдаг нь. Мань хоёр болохоор энд л буудлагч байгаа болтой. Нөгөө чинь гэртээ ирээд дүүдээ имийн өчөөд дараа нь эртхэн унтаараа нэг чинь ажилдаа явуулаа гэд явдаг. За тэгээд дүрс солигдоход сэц болон далайн бурхан хоёр ч өгч байгаа юм шиг унтж байна. Дараа нөгөө охин чи ирээл араас нь нөгөө буудлын эзэн чин гарч ирснээ бэлэн мэцтэй гээл. Харин орохынхоо өмнө нэг зүйл хэлдэг нь би таныг ихчээ гэж дуудаж болох уу гэж хэлж байгаа. Өмнө нь ерөөсөө ихчтэй гэж үзээгүй энэ хүн болохоор ихчээс нөөцгөө хандж мандаал байдаг болохоор ихчээ гэж дуудахыг хүсэж байгаа тэр. Харин нөгөө эмэгтэй чинь энэ даалгавраа гүйцэтгэж юм бол тэгж дуудаарай л гэж байгаа. За тэгэл мань хоёрын буудлын түлхүүрийг аваад орондоо. За орж ичээл өөрийнхөө чадварыг ашиглаад дайрсан чинь дэрийн л зүсч өргөдөг. Мань хүн тэгээл юугээл амархан алуултад байх үү. Босч ирээл нэг өшгөлж гата гартал нь өшгөлөөл. Нөгөөг чинь өөрийнхөө чадварыг ашиглаж гараа савруулгаал. Дараа нь өөрийнхөө өвчтөд дайралтыг явуулахад амархан хаагаад нэг алгадаад унгаж юм да. Нөгөө алгадуулсан охин чинь бүр ухаан алтад унцдаг. Дараа нөгөө охины чинь сэрэхэд гэрт нь авч ичсэн байна. Мань хүний харангуйтаа шууд босч ирээл үзэлцээ гэсэн чинь дүүн хажуунсан таны ухаан алдсан байхад энэ хоёр хүрэж ирсэн гээл. Ийм ажил хийгээд явж байгааг нь дүүд нь мэдгэдэхүн тул чимээгүй л гэж байгаа. Тэгэд яагаад ийм зүйл хийсэн нь тодорхой. Дүүгэл эдгэхийн тулд ийм ажил хийж байгаа. Харин дүүн өвдөгөө зүүж байгаа зүйлтэнд нь хараал оршиж байгаа гэдэг. Нилийн дээрээс ингэсэн болохоор нилийн хүчтэй хараал байна гээл. Нөгөө чинь шууд мань хүнээс гуугаал манай дүүг авраачтэй гээл. Тэгэл мань хүн туслахаар болж байгаа. Аварч болохын хувьд бол болно гэхдээ хэцүү гэж байгаа. Дүүгийн тесэн үстэй гээл. Дараа нь өөрхөө нууц үзэргээд нэг сэлэм гаргаж ирдэг. Тэр нь бүр шүд мөттэй том сэлэм байж дий. Тэгснээ энэ хараалыг дуустал нь сорж идгээл. Тэгэл хараалын сорвжсэн чинь ардаас нэг хүн хурж ирдэг нь. Нөгөө буудлын эзэн чинь хурж ирснээр мань хоёр ч хотог шидэж байна. Нөгөө чинь мань хүний урд руу орж оногцож байгаа. Мань хүн болохоор хараалын сурвалж байгаа болохоор хөдөлж болохгүй. Тэгээ нөгөө далайн бурхан чинь тултахаар болно доо. Мань хүн сануулаа наач нилээ өвчтэй шүүгээл. Нилээ өвчтэй байсан ч мань далайн бурханд юу ч болдгүй. Тэгснээ нөгөө эмэгтэй чинь далайн бурхан далаатай байхгүй л хүч муутай өстэй гээл. Тэгсэн ч баах уус гараад бүгдийн сүлб чинь далаа дээр байхгүй бол далааг үүсгэж хийж байгаа. Тэгэл шидээрээ нэг цогоол унгандаа. Араас нөгөө хүн чинь нэгчээ гэж гисэн хурж ирээл.
Та яагаад ийм зүйл хийж байгаа юм гэтэл чамаа зүгээр ашигласан гэж өрлөөл. Дараа нөгөө эмэгтэйгээс чинь Том нь яг үс идэт байгааг асуухад энэ ертөнцөөс бүх төрлийн амьтдыг устгана гэж хэлж байгаа. Хүн чөтгөр араатан тэгээд өөрөө бурхан болохыг хүсэж байгаа гэдэг. Тэгэхээр нэг юм шидэд шилжээд алгуулчдээ. Араас нь мань сэцүү үрж ирээл. Хараалны бүрэн устгаж амьдсан болтой. Тэгээд дүү нисмэнд ирүүл болж байгаа. Дараа маань хоёр хөлөг дээрээ суучгсан араатны хааны ордон руу явж байна. Тэгсэн замд нь нөгөө хоёр чинь цуг явна гэж идэв. Тултна гэсэн мэстэй бид хоёрыг албатай олгоо цуг авч яваач гэл. Тэгээд бас нөгөө их чигээ яагаад ингэснийг бас дахиад асууна гэж байгаа. За тэгвэл цуг явахгүй юу дөө гэж дагуулж явж байгаа. Зангиснаар 7 дугаар анги маань дуустдаг. 8 дугаар анги маань эхлэхэд мань хүн 5 жилийн өмнөх явдал болтой нэг охинтой ил дээр тулалцж идэг. Тэр нь араатны хааны охин. Нийцэн болооч гээл. Дараа нь дүрсүүлэхэд араатны хааны ордонд хэдэн хүмүүс хуралдаж байна. Одоо болж байгаа дайны талаар л хуралдаж байгаа болтой. Мань хүнийг ирж байгааг сонсчингуудаа нөгөө охин нь гарч явж идэг. Сэцүү бид нар орох хэрэгтэй вэ гэсэн чинь хамаалагч нар нь танихгүй. Гадны хүн оруулахгүй гэд манайд чинь оролдохгүй. Тэгсэн гинт дээрээс нь Сэцүү гिचгсэн нөгөө охин ч унаад хүрээд ирдیں۔ Сэцүү уулсаг удлаа шүгөөж тэрж авангуудаа араас нь гинт өөрхөн чадвараараа дайрагчилж мань хүн гиндүүлээд өөрөө дунгачдаг. Аргагүй Сэцүү мөн байна гэл гаднах төрөгчин жоо хөөрчлөгдсөн юм уу та гэл. Тэгэл суудаж аваад хааны ордон руу ордог. Тэгсэн өөдөөс нөгөө хаачин бас адилхан Сэцүү гэл бас л дайрч байгаа дүүрүүлээ шидүүлнэ. Нөгөө чинь аав хоёр ижилхэн гарч ирлээ шүү гэл. Харин ордон дотор руу харсан чинь хуралж исэн хүмүүс нь бүгднийг нөгөө хаан чинь шидэ ачигсан байдаг. Дараа нь чамааг ирснийг найрлая гэл. Харин мань хүн болохоор тэгж явах цаг алгаа гэл. Та нарын тусламж хэрэгтэй байна гэдэг. Энэ дайны хамгийн том үүсгэн байгуулагчийн зогсооно гэж байгаа. Тэр мэдээж Тома. Бид нар бүгдээрээ дайнд болно тэгэд араас ирээрээ гэл. Харин тэнд дид командлагч нь эсэргүүцэл. Гинт ирснээ биднэрт заагаал. 5 жилийн өмнө Орос руугаа алга болсон хүн бүдтэй гээл. Одоо бидний талд байгааг мэдгүй штэ гэдэг. Араатны омон болохоор маргааныг халц тулаанаар шийддэг гэж байгаа. Тэгэхээр нөгөө дид командлагчтай нь халц тулалтгаа харуулдаг. Тэгснээ бас ялсан нь манай охинтой гэрлэн гэж авдیں۔ Би ялахын үед бол ялж болно энэ гэрлэх юу юм бэ гэл. Нэг суужсэн охин мохин чинь атаархчлаа гэж байгаа. За тэгээд орой болвоо. Нөгөө хааны охин чинь командлагчийн гэрлөө орж ийна. Та хоёрын хүчний зөрүү айгүй их гээл. Тийм ээ хүчний зөрүү их байгаач нэр төрөө утах хэрэгтэй гээл тулж байгаа тэр. Гэхдээ надад нууц үзэр байгаа гэж харуулах нь энэ шивээс. Нэг шидтэнгээр шивүүлсэн гинэ тэгээд хүчтэй болгодог. Би энэ чадвараар Сэцүү галандаа гэл. Тэгэхэд оройн нөгөө охин чинь буцаж явахдаа ингээл би чамд дурлдаггүй байхгүй юу гэл. За маргааш нь тулдаг өдөр нь болвоо. Зарим тал нь командлагчаа дэмжээл на Сэцүүгөө болгоод өгч бол зарим нь манай Сэцүүг дэмжээл. За тэгээд тулаа эхлэхэд шууд нөгөө командлагч нь дайрдаг. Мань хүн амархан бултаал. Ирж байгаа хүчтэй дайралтуудын хажуу талаараа л гаргаад байгаа. Ингэж хараа бууж гсэн дээр юм шүү дээ гэл мань хүн тэгэл. Дараа нь араат хүний хамгийн хүчтэй хөврлөгийг мэдхүү гэснээр хувраал. Дараа нөгөө охин чинь ийм багт аягүй хүчтэй шүү сануулсан ч мань хүн аваа шидчихдэг. Үдчихсэн чинь Сэцүү хүчтэй маа гэл. Мань хүн унахчаа сануулаад ингэж хараа бууж өгөө гэл. Тэгсэн нөгөөдөг чинь нууц үзрэгдсэн нөгөө шивээснийгээ чадрыг ашигландаа. Нүд нь улаан болоод үйж сонцонтаа санаал. Өмнө нөгөө охинтой чинь бэлгэлдэг байсан үерөө буцаж санаал. Дандаа миний дээвэр өдөг гэж хатаархаал. Тэгэл хам гуур хам хүчээл гараж байгаа тэр. Тэгснэ гинт мань хүн рүү чинь дайраад хийслэн цогчдیں۔ Дараа нь далайн бурхан чинь сэлмэн шидэж өгөөл. Хүчийн нөгөө биеийн дийлэхгүй хамаг газараас нь цус хасгарч идэг. Мань хүн саатуулах хэрэгтэй гарын тасалсан чинь гар нь буцаад урагчдیں۔ Үүнийг алахгүйгээр буулгаж авах хэрэгтэй гээл. Тэгээд чинь гинт ман татаал. Томгийн дуу хоолой сонсогддیں۔ Шууд толгойг нь алга болгож тасдаж гарч ирээл. Уулзаг ууцмаа шүү Сэцүү гээл. Дараа нь юм ярьж эхлэхэд нөгөө охин чинь чи рүүгоо юм болгосноо гээл. Тэгсэн юм адгуус Сэцүү бид хоёрын ярианд саад боллоо гэж дайрах гал. Дараа мань хүн хамгаалгаач өөр хүнийг хамгаалж байгаа мó гээл. Миний эсрэг сэлмээ үрж байгаа мó гээд амлсан байж өөр хүмүүсийг сонгох юм уу гэж байгаа. Би хүн чөтгөр араатан гэ бүгднийг үгүй хийн. Дараа нь хоёлоо бурхан болоод амар тайван амьдран гэж байгаа. Тэгсэн мань хүн амаа таад гимгэн үүсд гар хүрэх юм бол би чамаа дахин цавчих болно шүү гээл. Дараа нөгөөдөг чинь би чамайг заавал өөрийн болгондоо гэснээр алга болдог. Дараа нөгөө хаан чинь би л энэ тулааныг зохион байгуулаагүй бол гээл. Тэгсэн мань хүн доош урууж ах цаг алгаа. Бид нар чөтгөрийн их газар руу явж Томог зогсоолоо гэд явдаг. Тэгтээ нөгөө хаан чинь араас ч очноо гээл.
Hey, хэрвээ та subscribe дараагүй юм шиг үздэй. Тэгвэл тань subscribe-ыг санал болгож байна. Бүр дөнөө шилгээж дэмжих хүсвэл доор харагдах дансыг санал болгож байна. За тэгээ манайхаа бичлэгийг үзэж байгаад баярлалаа. Үргэлжлүүлээд видеог уццгаая. 9-р анги эхлэхэд Сэцүү анхын ертөнцөд ирж байгаа үер ирдэг. Тэгэхдээ Томота зүгэж байна. Нөгөө хүмүүсийн хаан дуудагшид ашиглаж энд баатруудыг дуудсан гээл. Та нар бол сонгогдсон баатрууд энэ ертөнцийн гэж байгаа. Мань хүн та ямар дураараа юм ярьд юм бэ гэл. Зүсээгөө энэ ертөнцөд ирснийг мань хүн бэлтгэл хийж эхэлдэг. Энд олон хүчтэй амьтан байдаг болохоор бэлтгэл хийж хүчтэй олъё гэл. Томо болохоор чи ямар тайван юм бэ гэд. Би тань шиг бодож чадахгүй маа гэл. Өөрөлдсөд гинт ирснээ дайн зогсоон толтон шиг. Дараа нь Сэцүү хоёулаа нийлж энэ дайныг зогсооё гэдэг. Би яаж хичээгээд энэ дайныг зогсоож чадахгүй штэ гээл. Би тань шиг хүчтэй биш гэж байгаа. Тэгсэн Сэцүү хоёулаа сонгогдсон баатруу штэ. Оролдож үзэхгүй бол мэддэхгүй гээд. Хоёулаа нэг газраас ирсэн юм чинь нутгийн ах дүүслэгээ ботчихъя. Би чамаа хамгаалах болно гэд амлалт өгдөг. За тэгээд хэд өдрийн дараа Сэцүү дайныг зогсоох замдаа хэдэн хүмүүсийн хамт явдаг. Явахаас өмнө Томо чамаа ирэхэд би хүчтэй олчихсан нэр төртөө баатрууд дахин уулзъя гэж ярьдаг. За үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн болтой. Цас орчихсон мань Томо баатар болж Мөнгөн Баатар гэдэг нэртэй болдог. Дараа нөгөө үлэгт дайчт нь та ингээд баатар боллоо штэ гэл. Том болохоор Сэцүүд амласан амлалтынхаа нэг алхам урагшлаа гэж байгаа. Дахиад илүү өжтөөлөд энэ дайныг зогсоох болно гэл. Дараа нь Томо нэг газар руу дайчтайгаа цуг дайрч байна. Дайснуудынхаа дунд Томо мөнгөн чөтгөр гэдэг очтой олчихсон. Дайснуудад арчаад байжсэн чинь нэг зүйлт байна. Тэгэл ойрчсэн хажуунсан хоёр хүн мэддэхгүй хоёрын бит хоёр өршөөгөөч гээл. Том болохоор юу гэж өршөөд ингэ шууд толгойн тастаад алчдаг. Харин явах гэсэн тэр зүйлт мань хүнийг дуудаад байна. Чиний хүслийг би мэднэ гээл. Миний хүслийг чи мэдж харагдаач гэсэлмээ далаатал. Нөгөөдөг чинь би биелүүлээд өгье гэж авдیں۔ Хэдий Томо эсрэгүүцсэн ч тэгснээ за намайг гартаа би чиний хүслийг биелүүлье гээд нүдэн улаагаад очиод авчдаг. Гараад ирсэн тулаан дууссан болтой. Өөрхөн цэрэг болон алавтууд бүгдээр өвчихсэн байдаг. Тэгэл явжсэн чинь Мартоныг цэрэг хурж ирснээ. Дайн дууссан гэж хэлдэг. Эви нэгдлийн элчирнэ гээд энэ талбараар дайраа өнгөрнө гэж хэлдэг. Тэгээ шин даалгавар нь болохоор тэднийг хамгаална гэж байгаа. Тэгээ тэрэн дотор хэдэн хүмүүс явж байна. Энэ хаавраа чинь гээл мэдэрсэн чинь Сэцүү дотор нь явж идэв. За тэгээд хүний ордонд ирвэ. Чөтгөр араатан хүн 3 гээд Эви нэгдлийн гар үсэг зурж байдаг. Ингээд 3 талаас инхийн гэрээ байгуулж байгаа. Дараа нь бүгдээрээ найрлал. Сэцүү дэвэр дээр зогсож байгаа дараас нь Томо хурж ирдэг. Уулзаг уудсан байх шүү. Чи ч бас нэлээд гавья байгуулжээ гээл. Сэцүү чинээр дайныг дуусгачлаа шүү гээл Томо хэлж байгаа. Сэцүүч тэр энэ тэнд зүгээр хүснээл хийгээ явжсэн тэр нэг хийгээдсэн гавья байхгүй гээл. Дараа нь явах гэсэн чинь нөгөө Томо чинь хоёлоо буцаад нөгөө ертөнц рүүгээ явах уу гэдэг. Би яаж явах арга олчихсон гэж хэлж байгаа. Тэгтэл уучлаарай би энэ ертөнцид үлднэ. Надад харж үзээг өвчнөө олон юм байгаа гээл. Хэрвээ чи явж байгаа бол сайн сууж байгаарай гэж байгаа. Тэгсэн нөгөө Томо чинь амлсан мэстэйгэл араас нь нөгөө ертөнц рүүгээ авч явах гэдэг. Тэгвэл хүнийх болгож авахаар дуусхий гэж хэлж байгаа. Нөгөө хараалтаа авчихсан шууд дайраал. Тэгэхээр дайрснаа мань хүн хамгаалсан чинь тэгмээргүй юм аргагүй Сэцүү мөндөө гээл. Тэгэл өгч байгаа юм шиг дайраад байдаг. Надад сатаа болж байгаа амьтаа Сэцүүг уруу татж байгаа амьтдыг үгүй хийнэ гээл. Тэгэл хоёулаа эцсийн довтлогоогоо чам хүчээрээ дайртал. Нэг ягаан бөмбөлөг гараад дэлбэрээд алга болчдیں хоёулаа. Сэцүү болохоор нөгөө ертөнц рүүгээ буцчихсан. Харин Том болохоор өөр газар руу шилжчихсэн байдаг. Тэгэл зүсүүлчээл сууж явахдаа нөгөө хараалтаа зүйлтнийхээ эд рүү яваад орчдөг. Тэрэн дотор одоо юу болж байгааг одоо харуулж байгаа. Хэдэн хүмүүс баахан туршилтанд орж идэг. Тариа тариулаад цахилгаан цахиулаад зарим нь энэ туршилтыг үзье ядч байна болмоор байна гээл. Үхлээс ч илүү байнгын тамлуулсаар байгаа. Тэгтэл нэг өдөр тэр туршилтын газрын нураа туршилтад орж исэн хүмүүс нь бүгдээрээ зуцаж чаддаг. Юу болов яав ив гэсэн чинь Том нь тэр барилгын нураас нь байдаг. Энэ атгын ертөнцийг надтай хамт бүгдийг нь үгүй хийх үү гээл. Тэгэл өөрийнхөө албатуудыг бүрдүүлсэн болж таардیں۔ Энэ ертөнцийн бүхэл амьтдыг үгүй хийцгээе гэснээр Томогийн баг явж байгаа. 10 дугаар анги эхлэхэд хүн болон чөтгөрийн хооронд дайн тулаан болох код явж байгааг харагдана. Хүн төрөлхтний дайчид нь чөтгөрлөө дайрж байгаа. Тэрэн дунд манай Сэцүүгийн найзууд нь бас цуг явж байна. Хүмүүсийн бодлоор чөтгөрөө дайныг эхлүүлсэн гэж бодож байгаа.
Энэ хэд минь чамаас мэдчил байгаа ч гэсэн дагж явж байгаа. Сэцүү яасан болоо гээл. Нөгөө охин ч нь болохоор мань сэцүүх санаал байдаг. Явахаас өмнө амсан амлалтуудын санаал. Тэгж явсаар дайны талбар дээр хурж ирдэг. Хүн төрөлхтний эсрэг чөтгөрөөд ойроор тултаа шидээр дайрхан дайраад хүмүүс нь дотгошин орох гэж цөмлөөл орж ирээд байлддаг. Өөр ертөнцөөс ирсэн сургуулийн сурагчдын ч гэсэн зарим нь тултаа шид ашиглаж байдаг. Харин нэг чөтгөр цэргийг унгаангуудаа энэ бол дайн алах ёстой гэж чиглүүлээд яг алхаж хахад мань хүний багийн найз нь тулдах чадваргүй ахт нь яагаад алах гээд байгаа юм бэ гээл. Харин гинт шал өөр дуу хоолой алахгүй бол ийм л зүйл болно гээл. 3 тойрог гарч ирснээр тэрнээс нь баахан авраг том хоёуг дуулахтаа цэргүүд нь гараад ирдэг. Бас нэг тойрогоос нэг эмэгтэй гарч ирээл. Тэр нь ч бас нэлээд хүчтэй болтой цэргүүдийг хормын дотор тавьчих чаяал. Тэр том цэргүүдтэй нь болохоор манайд тулалдж байгаа. Нөө нэг дайраадсан эмэгтэй чинь нэлээд танил эмэгтэй байна даа гээл харсан чинь мань сэцүүгийн шав гэдээсэн чөтгөр эдэн штэ. Тэр чинь удирдуулсан зодолж исэн байдаг. Дүү гэдсэн чөтгөрт нь хүүхэлтэй мэдээ удирдуулж байгаа гинэ. Хүчтэй болохоор хүүхэлтэй болгож ашиглаж байгаа гээл. Тэр шавын болохоор цэгэр үстэй охин халз тулалдаж авч үлддэг. Нөгөө чөтгөр охин чинь болохоор цус гараа тэрийгэ шидээд тэрнээс нь гачин бөөнөрсөн байж байжснаа могоо гарч ирээд араас нь гоблин үлэг гөрүүл луу муу гэж гарч ирдэг. Энэ чөтгөрийн хоч нь болохоор амтын сурагч гэдэг штэ. Амтын л удирдах чаддаг чадвартай юм шиг байлээ. Нөгөө хоёрыг халз тулдж яхад могоо нь гарч ирээл могоогийн дайрал дээр устгаа. Зарим магцуудын нэг сүр болоод илгүй амархан ялцдаг. Луу нь болохоор сэцүүгийн багийн найз нь унгаач гсэн байдаг. Нөгөө шав нь болохоор удирдуулчихсан дайрчина. Шар үстэй дайч нь уучлаарай анилын эзгээд ухаан алтуулаад унагчдаг. Нөгөө чөтгөр охины чинь цэгэр үстэй охин сэлмийн унгаад гисэм дундуур нэг сүлбэ хайчдаг. Энэ чиний хүний амь насаар тоглосны хариу гээл. Нөгөөдгөж тэр нэг сүлбэлгээд унсангүй. Ооноо саяныхын чадвараар бүх эргэтнүүдийг устгасан гэдэг. Энэ хүмүүс чинь болохоор байнгын туршилтанд ордог хүмүүс байсан штэ. Хүмүүс биднийг ийм болгосон гэ. Бүх эргэтнүүд нь хоёр үржигдсэн байсан гинэ. Тийм болохоор л тогтож байгаа. Би тоомод амь насаараа үнэнч байна гээл. Амь насаа зөлөөлсөн хамгийн хүчтэй чадвараа ашигладаг. 3 толгойтой мангас гаргаж ирэнгүүтээ тэрэндээ өөрийнхөө биеийг шингээгээл. Мэдээж дайрсан чинь нэлийн хүчтэй болж дараа нөгөөд нарийч нь дисээл. Тэгэжягт нь хеврэхээ нисээд ард нь очсон чинь араас нь гинт сэлмэр сүлбэд орхичдаг. Химбэгээд харсан чинь сэцүүгийн хуучин шавна. Энэ хоёр чинь нэгч түүгийн холбоотой байж байгаад болсон штэ. Анх яаж танилцаж байсан үеэ дурсаал. Эцээс тугаасаа хуурамч байсан л ойлгомжтой. Нөгөөдгөнч тэр уучлаарай гэсээр өгч байгаа. Тэр том биеийн чулуулж дуусна. За ингээд энэ хэсэг зогсож байгаа. Манайд ч нэлээд туйлдаа өрчсөн хамагч чадлаа барчгсан байжсэн. Тэгсэн гай газар доороос гэж газар доороос нэг гар гарч ирээл цэргүүдийн хийсгээл дахиад нэг хүчтэй нөхрөөгээл. Манайхан бүгдээрээ туйлдаа өрчсөн ядарчгсан байгаа. Тэрийн нөгөө сэцүүгийн багийн найз мэдж байгаа болох би тултыг гээд гарч байгаа. Сургуулийнхаа үр дүн хараад тултыг гэсэн чинь гинт шидэвч мэдрэг дээрэс нь мань сэцүү бууж ирдэг. За тэгээд үр солигдоход араатаа уг дээр ирж байна. Мань хэдийн араас зэрэг төлөвлөгөөтэй л ярьж байгаа суун. Хаанд нь болохоор сэцүүд найдаж байгаагаа хэлээл. За мэдээж дээрээ сэцүү бууж ирж байгаа үеэс эхэлж байгаа. Нөгөө найз нь сансан шүгэд бүр тэрж авах гад. Тэгээ гинт санангуудаа би хэд их баярлсандаа болоод санаандгүй ингэчлээ гэл. Дараа сургуулийн үр дүнийг яана гэсэн чинь санал мандал болж өгөөцөө. Нөгөө нэг цэгэр үстэй чинь зааж өгсөн гэж авдаг. За хойшилж бай би энтэй үзэлцэн гээл. Энэ гай болохоор чөтгөрийн хатныг удирдчихсан байсан нөхөр штэ. Өмнө тааралдаад юу ч болохгүй зодуулаа хөөгддөг гай. Би тэр үеэс хамаагүй өөр болсон шүү гээл. Тэгэл нэгээс нэг үзэж байна. Харин нөгөө нэг хуурамч үйлчлэгчий чи эсрэг араатаагийн эгч дүүс хоёр үзэлцгээ зогсчдөг. Эхэндээ сануулаад тулдахгүй байсан ч болно штэ. Гэтэл нөгөөх нь юу ч тоож байгаа юм байхгүй алан л гэж байгаа. За ингээд тулдахаар болж байгаа. Хоёроос нэг үзэж байгаа ч гэсэн нөгөөд ч бас нэлээд үзээтэй байна. Дараа нь мань хоёр гар нийлж эгч нь хөлрүүнд жийж унгаагаад яг бүдрээжягтан дээрээс нь дүүнд дарж унгадаг. Тэгээ ялчтаа гэвжсэн чинь ардаас нь нэг баахан гар гарч ирснээ дүүг нь ороогод авчдیں۔ Тэгэл үлдсэн гараар эгч рүү дайраал эгч нь бултаал. Тэгж ягаад нэг гартан зөхиулаад унцдаг. Дүү нэгчгээ боссороо нууц үзрээ ашиглая гээл. За тэгээд эгч нь дүүрүүгээ хурж ирээд гараа нийлүүлээд хоорондоо нэгтчдэг. Энэ бол бидний нууц үзэр гинэ. Нөгөө гокуудыг гардаг чи хэм бэлээ ингэж нэгтчдэг. Энэ хоёр ч бас ингэж нэгдээ нийлээ хүчтэй болчихсон. За нөгөөд ч юм бүр яаж чадахгүй ганцхан цохиулаад унцдаг. Босч ирээд дахиад дараах гингүүт нь
нэг илэгдэж унгаагаал. Тэгж үйж байгаа нөгөө чинь буцаас салчдаг. Харин нөгөөд чинь болохоор шууд бууж өгөө твтээд унцдаг. Цэнхүү тулаад өвч дүүс нь ялж байгаа. Харин нөгөө та сэлмэр зүсэгч болохооргүй ган хоёрын биетэй эрен мэдгүй сонио уц өмсч гисэн нэг гай байна. Цэргүүд нь барахгүй байж хахад нь араатны хааны охин нэг цохиж унгаагаал. Гэхдээ тэр нь юу ч болдгүй. Ямар хатуу ид вэ гэж байгаа. Би энэ тэр чигээрээ ган хоёр шиг хатуу төмөргөнэ. Энэ мэдээж туршилтаар юм болсон. Хүмүүс та нараар бидний хэллийн болгосон шүү дээ гэж хэлж байгаа. Дараа бахархал олон гэр бүлийн гутаанд оромжлоход нөгөөд чинь уурлаал нэг өшгөлсөн чинь мэдээж нөгөөдгт нь юу болох вэ? Чадвар нь болохоор ган хоёг мөн. Гэхдээ тэрийг хүснээр ашиглаж чаддаг гэж байгаа. Баахан нутаг төмөр олонгуудаа бас бөөрхий төмөр олоод цөксөөрөө унагчдаг. Нөгөө араатны охин нь болохоор бахархалтаа нэг тавьж амиа зөслөөслөөс чамаагүй хам хүчээ гаргаж байгаа. Өөдөөс нэдий баахан төмөр бөмбөлгүүд илгээсэн ч мөргсөөр өөрт нь хурж ирдэг. Нөгөөдгөн ч тэр хамгийн хатуу хэсэг дээрээ тавьчихсан. Яг цохоод хагалгаж хахад нь өөдөөс нь төмрөөр зовчдөг. Нөгөөдг чинь бүр шарандаа. Тэр сүлвсэн төмрүүдийн хуулч хаянгуудаа нэг цохоод ган хоёр шиг биеийн цөмөлждөг. Хэдий цөмөлсөн чидэх ядраад өөрөө унаад өгч байгаа. Харин нөгөө төмөн бие чинь тэнэг юм аа гээл. Нөгөөдг чинь шархыг нэгдээд өөрөө унаад өгдیں۔ Ингэдэг нь яаж байгаа гэс чинь бодлоо өөрчилсөн төдий гээл. Энэхүү тулаанд аль аль нь ялсан ч гэсэн төмөрн биет нь бууж өгч байгаа. Харин дөрөв солигдгоод энэ хоёр хаан маань үзэлцэж байна. Сөөдрийн өрхөөрөө барьж явсан ч мань хүнд юу ч нөлөөлөхөө. Басаад байгаараа гээл үзэлцэж байна. Нөгөөдгөн тэгж жаад хамгийн хүчтэй дайралтай идэвхжүүлээд жинхэнэ хүчээрээ үзийгээд хоёг дуулахт олчдаг за. Мань хүнж дайрсан ч гэсэн ямар ч нөлөө авахгүй энергийн сордог хоёг гинэ. Нэг цөхөөлж унгангуудаа өөрхөө ч гэсэн чихэн хүчийг ашиглаад бүр уугуулаан бит болсноо давлгаа цавчилт явуулаад хоёгийн тэр чигээр нь нэвдэлчдэг. Одоо чи хөдлөөд хэрэггүй жигнэсээ хөдлүүл үхэж мэдээ шүүгээл. Нөгөөдгөнч тэр бидэн шиг хүмүүс амьдрахч ирэх байхгүй. Толдож байгаа л үхий гээл. Мань хүнж дээр зовлонгоос нь салгахын тулд алхаас өөр сонголтгүй. Дөрөв солигдгоод Томон чөтгөрийн хааны ордон руу орж байдаг. Харин Сэц болохоор эцсийн босс нь одоо гарч иж байна гээл. За одоо төгсгөлийн чөтгөрийн хааны ордон далайн бурхан болон чөтгөрийн хатан зогсож идэг. Харин ардаас нь Томон гарч иж байна. За тэгээд энэ хоёрын эсрэг Томон үзэлцэхээр болж байгаа. Сэц араас нь хамар хурдаараа гүгээл. Харин ороод ирсэн чинь яг алуулга гавж яхад нь цагийн толгож ирсэн байдаг. Би бинийгээ харсан даруйдаа шууд тултаал. Мэдээж хоёулаа энэ тэнцүү хан чанцуу нилийн хүчтэй хоёр. Давлгаанд нь марга нөгөө хоёр ч нарийч нэгэн тисээд байгаа юм шүү. Том болохоор нөгөө хараалынхаа хүчээрээ л дайраад байгаа. Сэцүүч тэр нэг санаа зовсон юм байхгүй дайралтыг нь цагаал. Одоохондоо л би бинийхээ жинхэнэ хүчээр тулдахгүй байгаа штэ. Сэлмэрээ тулдахад Томгийн сэлмийнс мань хүн хийсгээл дараа нь хоёулаа сэлэмгүй болгонгуудаа гар цодон болоод гар цодоноор Томон бардгүй. Сүүл рүүгээ шидэ ашиглаж зогсоож байгаа. Том чин сэлмээ авангуудаа тэрийгэ бүр буу болгочдөг. Буугаар нь буудсан чин мань хүн бултаад ордноос бүр буун гарангуудаа уулыг хүртэл нүхлээ хийдэг за. Тийм л нилийн хүчтэй буултай. Мань үнийг онтхын тулд баахан буудаал. Ийм буугаар хамаагүй ийш тийшээ буудаад ивэл аюултай даа гээл. Тэгэл тэнгэр дээр үзэлцэж байгаа. Сэцүг онхгүй байсан болохоор пулемет толгоол. Пулемет толгож буудсан ч мань хүн хамгаалтаараа хамгаалаад ховдоглол гэдэг сэлмээ гаргаж ирэнгүүтэй л тулдаж эхэлж байгаа. Мань Сэцүү хоцолсон цавчилтаар дайраад буугаа ашиглаж чадхааргүй болчдөг. Нөгөө Том ч нуур нүрэл дандаа л намаа өргөж явах юм уу гээд энэ найзуудын ч тэр дургу өргөчлээ. Хамаг уур хилэндээ хамаг хүчээрээ хувирдаг. Сэцүүгийн шидэв хүчнээс ч илүү шидэв хүч гаргаж байгаа. Нөгөөд нь ч бүр гайхч гсэн ийм их шидэв хүч вэ тийм үү гээл. Тэгэл харсан чинь бурхан мэд харагдах хоёр том буутай болчихсон байдаг. Тэр нь буудахтаа олон цацаж буудаал дээрс маш хүчтэй. Нөгөөдөг чинь найзуудын нөлж байгаа байхгүй юу. Тэгээд дайрангууд нь мань хүн ховдоолол гэдэг сэлмийнхаа хүчийг ашиглан хэдий дайралтын эзэн ч гэсэн зарим нь үлдэж таарад өрцөн ч гэсэн нөгөөд нь шидэхээ хүчээр хамгаалт тусгаж гсэн байдаг. Дараа мань хүн өөрхөө чадвараар дайраал сэлмийнхаа давлгаагаар цавчиж өгөндөө. Тэгсээр байгаа нөгөө хоёр том буун нуурж унаад хамгаалахгүй олонгууд нь мань хүн дайраад унагчдаг. За тэгэл өмнөх турсамжууд нь тэрхэн зураг тогтоол. Сэцүү Томод амлаж исэн хамгаалнаа гэж амлаж исэн амлалт нь санагдаал. Амлсан байж гэж харамсах, гүнэрлэх, уурлах нь зэрэгцэн хам хүчээ бас гаргаж эхэлдэг.
Тэгээд аврах том буу гаргаад ирнэ. Нүдэн буур улаач гсэн. Тэгээд тэр том буугаараа Сэцүү рүү дээрээ Сэцүү гунагчдаг. Энэ чадал нь бол Томогийн хүч нь биш штэ. Томог болохоор удирдаад байна гэсэн үг. Тэгж унагчаад араас нь очиод би Сэцүү ялчлаа гээл. Сэцүү борч ирснээ арай ялгадах болоогүй шүү гэж байгаа. Бараг ийшээ буулгаж ирсэн занг болж таардаг. Өөрийнхөө ховдголол гэдэг сэлмийнхаа чадварыг ил ашиглаж байгаа. Бүрхүүл дотроо игээд ховдгололоор тэр хараал ицсэн хараалын залгиулж идүүлж байгаа гэсэн үг. Нөгөө Том ч би өхмээргүй байна гээл. За ингээд дууслаа юу, Том өглөө юу гэхэд гадаа цас орчихсон. Томог сэрхийг хүлээж гисэн Сэцүү хажууд нь сууждаг. Том нь сэрчээж яг намайг алаагүй гэсэн чинь би чиний хараалыг зайлуулсан, би чам хамгаална гэж амласан штэ гээл. Том ч гэсэн өдөө үрэл хийсэн үнэглээ намжлнаа гэж хэлж байгаа. За тэгээд инхийн цагэрж Том шоронд орчихсон байдаг. Томд өгж өгөө шийтгэл нь шидийн хүчийг хурааж авах гинэ. Бүх шидийн хүчээр нь энэ ертөнцөө дуудагдж ирсэн сурвалжтыг өмнөх ертөнц рүү бүх хүчээ ашиглан буцаахаар болж байгаа. За тэгээд буцаачаа тагтан дээр Сэцүү болон Том ярилцсан зогсож байгаа. Би аялалд гарнаа, энэ ертөнцөөр аялна гээл. Том нь төрүүлж явсны дараа Сэцүүчээс аялна гэд бийждэг. Харин түүнийг дагаж багийнхан найз нь бас цуг явна гинэ. За ингээд холын замд гарч байгаа. За ингээд аним дуусах тийшээ хандж гин. Далайн хэрэг дээр далайн бурхан чинь далаагаа хамгаалж гисэн зогсож байгаа. Аврах Том наймалжтай тулдаг гэсэн өөрөө боолгуулаад. Харин Житгүрийн улсад Житгүрийн хатан нэвдэрч чимхэрсэн зүйлүүдээ буцхан сэргээж байгаа харагддаг. Харин нөгөө охин нь болохоор аруулчин цагиргаа хийж гисэн бизнес эхлүүлж гисэн явж идэв. Араатны аваг дээр ирсэн чинь харуулууд нь танихгүй оруулахгүй байхад дээрээс нэг унж ирдэг гэсэн бол бүр гуруулаа унж ирдэг болчихсон байж идэг. Нөгөө хоёр нь энэ охины баруун зүүн гар нь болчихсон байгаа. Цааш явна аялсаар цэцгсийн дуунд энэ ертөнцийн гайхамшиг үзэн аялж байгаагаар энэхүү анимаан дуусч байна. За энэ үртэл бичлэгээ үзсэн танд баярлалаа. Бичлэг дуусгаас өмнө лайк болон subscribe заавал дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай guys. Амар ядарч ин баяртай унтлаа guys. Баяртай.